За тэр харав. Ус тос хоёр ялгарлаа гэдэг шиг хулгайчлар нь нэг талдаа гарч өөрсдийгөө илчиллээ. Илчлэхээс ч өөр арга байхгүй. Учир нь эднэр бие биенээ эсэргүүцэх аргагүйгээр холбогдсон лойвэрчин гэдэг ангилал багт хүмүүс юм. Хүрэлцэх ялбал эдний бүх лойвэр илчлэгдэнэ. Ялагдвал төр зууртай амьсгаа авах төдий өчүүхэн хүмүүс юм. Эднийг одоо улс төрийн өгтлүүд хэмээн нэрийдэж болно. Ард түмэн та нарыг бүрэн таньж авлаа. Зах цухаас нь нэрлэе. Мөн хоригл. Монгол өнрүүгээ гал нээж 5-5 хүний цусаар гараа угаасан хэрэг толбогдогчдын нэг. Бат Эрдэнэ. Энэ этгээд харин маш ихээр сонирхол татаж байна. Уг нь шудраг хүн гэмээр постууд үе бичдэг. Гэтэл шудраг осны гэрэл цухоймогч лойвэрчтэй нэгдэжчихлээ. Бодвол лойвэрчтэд нээдэгтэй этгээд байсан болов та. Түүнээс гадна огцрох бичгийг өргөн барилдсан хойно маш логик муутай тайлбар хийсэн байна. Жидүүчтэй өмөрсөн тул эгдүүцлээ хэмээн бичсэн байх юм. Эгдүүн хүрээдл байвал засгийн газар оролдоно хэмээн солиорч байгаа хүнтэй ч одоо юу яах вэ? Түүний өдөртөж байсан яамны мэрэгжилтэн махвалч бас эгдүүн хөдлөөд хүний аим хороосон байх. За ямар ч байсан Монголын ард түмэн энэ хүнийг хүний данснаас хассан ойлгомжтой. Ер нь эдгээр гарын үсэг зурагчид энэ үйл хөдлөлөөрөө ердөө үсрээдэл 1 жил 6 сар буюу 18 сар улс төрд байх тамга дарууллаа. Бид ч чадлаараа хичээхээ амлая. За цааш нь дурдъя. Бохомор заяа. Энэ хүний тухай ярих хэрэг байна уу? Түүний нутаг дахь тос тосон бомбын нуруу тоорон төгөл загийн шугуй хөв туршуултын голыг нь сүйтгэх гээд байхад гуруугаач хөдөлгөөгүй хөрнөөс онгогчтой загнаад сууж байдаг хүн. Харин гишүүн болсноосоо хойш амьдрал нь огцом дээрслэж хүннүү хороолоод амьдрдаг болсон гэж хүмүүс ярих юм билээ. Тэр хүннүү хороол нь тосон бомбын нуруу ухах гээд байгаа чойжсрэнгийн хороол шүү дээ. За цааш нь ярих хэрэггүй биз? Сод бэлэг. Нэгэн үе Эрдэнтийн хаан байсан отхон бэлгийн хүү. Аавыг минь хэрэгт хийх гэлээ хэмээн сошиалар уйлан дуугарч байсан нефтийн шантааччин. Түүний Петровсын тухай дэлгэрэнгүй ярих хүслалга. Түүнтэй адилхан энэ цатгалцсан хүний тухайч ярмааргүй байна. Инх хамглан MCS буюу нүүрсчдийн намын гишүүн. Цааш нь юу ярих вэ тийм ээ? 1967 онд бүгд найрамдах Монгол орд улсын төсвийн хөрөнгөөр 5 толгойн орд газрыг илрүүлчихэд байхад ухаан удгийг өөрсдийн мөнгөөр өрөмдлөг хийсэн хэмээн лойвэрчин хүмүүсийн баг энержи ресурсын хувьцаа эзэмсэгч. Хаян хэрэг бол ойлгомжтой. Огцорсон дарга манангийн тоодгор. Дахны хонгор сумыг юу болгодоо гэд бодохтол нэг дүр зураг гарнаа да. Одоо зайсангийн эрэг дээрх Guardian хотхон хаваар элбэгдөрж элдв очир нартай л уулзалтад хор шараа найруулж байдаг учрын мэд хүн ярьдаг юм. Энэ хүн мэдээж авсан зааврынхаа дагуу хөдөлж байгаа. Найзынхаа хөлийг тас буутсан гэх хэрэг нь нам дарагдсан тухай мэдээлэл бий. Харин түүний намтарт ийм байдаг билүүгээд бодоод үзэхэд хэмбэ гэдг нь ойлгогдно. Жаргалтуулгын Эрдэнэт. Зүүн хараагийн хүн гэсэндэ манан бүлгийн гишүүн. Жидүүлөөврийг зохион байгуулсан тухай мэдээлэл нь одоо олон нийтийн сүлжээгээр дүүрээд байгаа. Түүний гарын үсэг зурсан 2016 оны 11 сарын 9-ний өдрийн 138 тоо тогтоолоор жидүү зээлийн мөнгийг сангаас нь шууд тендер барьцаагүйгээр олгохоор болгосон хүн. Дээрээс нь концессийн гэрээний хэрэгээр огцорсон сайд. За номтой хоёрын тухай ярихаас ч төвөгшөөмөр хүүхэн шуухан хүчингийн хэрэгээс авахулаад хориотой ан хутга шүүгээд холбогдоогүй хэрэг гэж байхгүй. Хамгийн сүүлд мотоциклтэй хүн дайрч алсан хэргийг нэг санаарай. Мөн бүгд найрамдах Монгол орд улсын үед 1984 онд нөөцийг тодорхойлж хүлээн авсан цагаан суврагын ордыг тэдний гэр бүл залгисан. Одоо тийшээ нөгөө лойрын концессийн гэрээгээр өндөр хүчтэй татуулж байгаа. Тэр гэрээг тэдний компани нь өөрөө авсан гэд Монгол төрийн мөнгийг орд газартаа ховсорж байгаа этгээд. Оюун хурал. Газрын 8 шонхрын 8 2012 оноос эхлэн мөн л жүдүүгийн лойрт нэр нь холбогдчихсон цохиж яваа этгээд. Сайн талгүй хар бараа мэдээлэлээр дүүр намтартай аймагтай. За тэр бэлэгтийн талаар яриад хэрэг байна уу? Халдвартын эмнэлгийн ач холбогдолч барьсан эмнэлгээ төрж явах гээд явж байгаа хүн. Сайнаар хэлбэл хэлсэн ярьснаа ойлгодоггүй ч байж мэдэх орон гарын гэмээр этгээд. Хамгийн сүүлд малаараа баартардж байгаа шатуу аавн гэх маягийн юм ярьж олонний илгийг авах шахсан хүн. Энэ хүний эрүүл мэндийг шалгуулчихад гэмгүй. Ундра ураантай хамгийн их холбогддог эмэгтэй. За ингээд алдарч хойжсэр маш худалч хүн. Сангийн сайд байхдаа нас барсан хүнийхээ тэтгэврийг авахгүй гэж хөгшчүүл эсэргүүцээд байна хэмээн хэлснээсээ болоод олон хүн илгээр явах төгсөндөө. Тусан бомбын нураг ухаар оролдож байгаа гэхээр үгүй намайг өткөж байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслийг цагдаад өгч бөөн зараг болгодог хүн. Тэгсэн хэрнээ оюун гэрэл гишүүн дээр орж чи миний орд газрыг баллаад ажиглаа мөнгийг нь төлж өгөөрэй хэмээн зараг хийдэг гэсэн. Эрүүл хамгаалагч лав сүмбэрлийн амиг хороосон гэх хэрэгт нэр холбогддог. За ийм л этгээдүүд энд жагсаж байгаа засгийн газрыг унахаар орж иржтэй. Бүгд бараа намтартай улсууд байгаа үз ийхүү харна хараараа ялгарлаа. Би та нарыг мартахгүй. Та нарын шударга ёс гэж ёстой лөөлөө. Таарсан таар шуудаанууд. Аз чин дайрвал та нар 1 жил 6 сар улс төр хэмээх бузар дэвжээн дээрээ үлгэн салган мүлхэлтэн. Аз чин таарахгүй бол энэ лойрчин улсын хуралтайгаа хамт хугацаанаас өмнө дуусна. Ороо нороогоороо жороогоороо нийлнэ гэж үг байдаг ч тэрийг сайн ухардаггүй явлаа. Харин ийм юм байдаг гэж харлаа. Та нарын тухай сайн үг олдохгүй байгааг ч бас харлаа. Баяртай жидүүчтэй. Ард түмэн та нарыг мартахгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон нийтийн сүлжээнийх нь та нарыг харагдсан газар бүрд чинь ард түмэнд байнга сануулж байх болно.